уламжлалт цаг тооллоор нэрчээ те. Могоо жил ерөөхдөө шударч जैन. За морь жил гарах гэж байна. Ерөн зүгээр өнгөрсөн жилийг ингээд дүгнээд ярих юм бол та бүхэн групп компанийн хувьд үйл ажиллагааны хувьд хэр өсөлттэй ийм он жил байсан гэж харж байна. 25 онд бол энэ эмийн импортын компаниуд дийлэхтэй бол ер нь еврогийн ханшны алдагдал бол дийлэх юм. Яагаад тэгэхээр Монгол улс чинь дийлэх юм нь Европоос ирдэг, зүүн Европоос ирнэ. Тэгэхээр нөгөө төлбөр тооцоогоо еврогоор ихээр яг хэлбэлзэл өндөр. Тэгээд тэр чинь нөгөө 45-аас 60-90 хоногийн дотор төлбөрөө төлнөхээр тэр хэлбэлзэл донд нь маш их хэмжээний одоо алдагдал үүссэн гэсэн үг. Хажуугаар нь эрүүл мэндийн даатгалын одоо нөгөө босго үн 24 оноос шинжлэхтэйг хуучнараа байгаа. Тэгэхээр нөгөө доллар еврогийн ханш чинь ингээд өсөд байхаар эрүүл мэндийн даатгалын нөгөө босго үн ингээд хэвэндээ байхаар чинь энэ нөгөө худалдаа авах чадварт бүр эрс нөлөөлж байгаа. Тэгээ хүмүүсийн амжиргаанд ч гэсэн ер нь 25 онд тийм сайн биш, инфляц өндөртөө, цалингийн өсөлт их байсан учраас ер нь нэг 25 онд бол ер нь хүнд жил байсан гэсэн эмийн зах зээлд. Бусдаараа бол хүнс манай группийн хувьд хүнс гоо сайхан гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төр дээр бол ер нь боломжийн нэлээд өсөлттэй ажилласан. Эмийн одоо чанар стандартын асуудал бол сүүлийн 2 жил маш идэвхтэй яригдлаа. Стандарт түрэхгүй байна те. Ялангуяа гаднаас импортлж оруулж ирж байгаа эмнүүд чанарын шаардлага хангахгүй байна гэх мэт асуудлууд маш их яригдсан. Тэгэхээр та бүхэн шинээр баригдсан эмийнхээ хувьд үйлдвэр дээр, антибиотикийн үйлдвэр дээр те ямар гол зарчмыг баримталж ажиллав? Стандартад нийцүүлэх тал дээр бид нар юун дээр илүү анхаарах шаардлагатай байна? Манайд нийтдээ одоо 3 GMP үйлдвэр байгаа. Эмийн GMP 1 2 гэдэг одоо хатуу дүгнэгдсэн үйлдвэр гэдэг. Сая 25 онд ашиглалтанд оруулсан үйлдвэр маань ургамлын гаралтай GMP хүмүүсийн мэддэг одоо Салимо, Иммунос гэх бүтээгдэхүүн, Дармон гэдэг энэ бүтээгдэхүүнүүд маань бүгд одоо GMP олон улсын шаардлага стандарт хангагдаад ирж байгаа. Тэгээд үйлдвэрийн хүчин чадал нь бид нар Монгол улстай одоо хэрэгжилж байгаагаас 4-5 дахин илүү хүчин чадалтай үйлдвэр. Тэгэхээр бид нар цаашдаас нөгөө Дундад Аз, Төв Азийн орнуудад экспорт гэж төлөвлөж байгаа. За бета-лактамын нөгөө антибиотикийн үйлдвэр бас одоо энэ 26 оны 1-р улиралд, 2-р улиралд ашиглалтанд оруулах гэж байна. За гол нь ковидын үед яг энэ цар тахлын үеэр ялангуяа антибиотикийн хэрэглээ импорт ер нь тасарчдаг. Тухайн улсууд нь өөрсдөө антибиотик хэрэглээд ер нь экспортоо зогсоочдөг учраас Монголд яа харахгүй бета-лактамын одоо антибиотикийн үйлдвэр зайлшгүй их шаардлагатай болсон. Энэ Монголдо бид нэр анхдагч болж байгаа. Тэгэх юм бол бас цар тахлын үеэр бид нэр стандарт нийцсэн дотоодын бүтээгдэхүүнээ боломжийн үнээр одоо нөгөө валютын ханшны алдагдaltaгүй үнээр бас авах боломжтой. Энэ хаалга бас нэгдээд эхэлж байгаа. Олон улсын зах зээл дээр нөгөө эмийн үйлдвэрүүд AstraZeneca ч гэдэг юм уу те томоохон эмийн үйлдвэрүүд технологийн шин дэвшлүүдийг гаргаж ирж байна. За бүр дараагийн үе шатны одоо энэ хөгжүүлэлтүүдийг хийж байна. Тэгэхээр та бүхэн яг өнөөдөр олон улсын зах зээл дээрх энэ эмийн судалгаа хөгжүүлэлтээ биотехнологийн салбарт хөгжлийг одоо даах чиглэлд яг ямар хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Эндээс бас Монгол улс ер нь одоо хоцрохгүй байхад юун дээр анхаарах шаардлагатай байна? Жилдээ бид нэр 1.5-аас 2 орчим сая долларыг бол ерөнхийдөө манай одоо Drug Research Institute буюу одоо эрдэм шинжилгээний хүрээлэн тэн дээрээ бид нэр жилдээ нэг 30 орчим генерик бүтээгдэхүүн, 10 брэнд бүтээгдэхүүн. За тэгээ энэ дээрээ бид нэр фармаколог судалгаа болон амтан дээр туршилтуудаа хийгээд за улсын төв эмнэлгүүдтэй хамтраад клиник судалгаагаа хийгээд явж байгаа. Энэ нь өөрөө цаашдаа импортыг орлох шинэ бүтээгдэхүүнийг, чанартай бүтээгдэхүүнийг гаргаж ирнэ. За үйлдвэрлэж байгаа үйлдвэр нь ч гэсэн олон улсын шаардлага хангаж байгаа. Нөгөөтэйгүр брэнд эм гэдэг маань манай гол экспортын зорилго буюу шинэ одоо бүтээгдэхүүнүүд гэх юм бол дандаа ургамлын гаралтай гэж байгаа. Ургамлын эндемик ургамлуудаараа бид нэр брэнд цоо шид бүтээгдэхүүн гаргах энэ ажил дээр ер нь дийлэнх хөрөнгөтэй ажиллаж байна. За манай эрдэм шинжилгээний хүрээлэнд баг гадаад тод төгссөн 40 гаруй эрдэмтэн хүмүүс ажиллаад явж байдаг. Манай дээр одоо яг тэр сони судалгаанд ургамлын гаралтай чун долоо гэдэг бас нэг юм туршиж байгаа. Энэ вирусын эсрэг юм ээ. Анх нөгөө ковидын үед л анх судалгаа нь эхлээд одоо ч хүртэл судалгааны явагдаад одоо амтан дээр туршилт нь дууссан. Одоо хүн дээр турших туршилтыг бид нэр бүгд найрамдах Солонгос улсад улсын нөгөө тэнд лабораторитой хамтраад тэн дээр туршилтуудаа үргэлжлүүлж ихээр ер нь бол бид нар одоо нөгөө юу гэдэг чинь OEM гэдэг шиг
тодорхой хэмжээний нэг судалгааны зардлуудаа яг бүгднгийн эндээ биш олон улсын магадлалын итгэмжлэгдсэн лаборатори их сургууль үйлдвэрүүдтэй хамтраад судалгаануудаа зарим ингээ газруудаар хийх юм бол олон улсын магадлалын итгэмжлэгдсэн гэдэг арай өөр болчихж байгаа. Тэгэхээр тэнд бид нэр цаг хугацаагаа хэмнэх гэж дээрэс нь тухайн улсад нь бас бүтээгдэхүүн давхар бүртгэх боломжтой болчтой. За одоо бид нэр сайн нанокальц гэж шинэ бүтээгдэхүүн гаргасан. Энийхээ бид нэр патентыг Солонгос улсад зарцсан. Тухайн Солонгос улс нь одоо зөвхөн Солонгос улстай одоо манай нанокальцыг үйлдвэрлээд биднэрт одоо роялти төлөх хэлбэрээр тийм гэрээ одоо хийгдээд явж байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн шинэ гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд бид нэр тодорхой хэмжээг нь дотооддоо судалгаа шинжилгээ туршилтаа хийгээд тодорхой хэмжээг нь гадаадад бас зэрэг туршилтуудаа хийгээд явах юм бол бид нар нөгөө эмийн туршилт 5-аас 10 жил одоо болж иж одоо үйлдвэрлэлт нэвтэрч энийгээ бид нэр 5-6 жилд бас тодорхой хэмжээнд богиносох магадaltaй тэгээ илүү бүр чанартай болгоод явчихж байгаа. Гадагшаага экспортлох тухай та түрүүн хальт дурдаад өнгөрсөн те Төв Азийн улс орнууд руу чиглүүлэх юм бол одоо байгаа шинээр одоо баригдсан эмийн үйлдвэр маань дотоодын хэрэглэнээс давсан хэмжээний хүчин чадалтай гэж. Тэгэхээр одоо та бүхэн юу гэдэг юм Төв Азийн орнууд гэхээр магадгүй нөгөө Кыргызстаныг ярьж байгаа. Гэхдээ энэ зах зээлийг борлуулалтын орлогод яг өнөөдрийн байдлаар таны экспортын орлого хэдэн хувийг эзэлж байна? Энэ зах зээл рүү тэлхийн тулд юун дээр анхаарах шаардлагатай? Логистиктэй одоо юу гэдэг тухайн зах зээл бүтээгдэхүүнээ байршуулах, брендинг одоо таниулалт ч гэдэг юм уу. За жил багсын өмнө бид нэр Киргиз улсад офисоо нээгээд, компани нээгээд тухайн нутагт байрлах одоо эмийн сангууд сүлжээ дэлгүүрүүд дээр гэрээгээ хийсэн байна. Нийт Монсоос 60 нэр төрлийн бүтээгдэхүүн бүртгэсэн. Хүнс, гоо сайхан, эмийн 2 нэр төрлийн бүтээгдэхүүн. За эмийн сангууд дээр 300 орчим эмийн сангууд дээр манай бүх бүтээгдэхүүн байршигдсан байгаа. За 1000 гаруй sales point дээр бид нар одоо ажиллаж байна. За энэ оны сүүлээр гэхэд бид нэг 4000 sales point дээр одоо хүргэнэ гэсэн зорилго тавьсан байгаа. За манай борлуулалтанд эзлэх хөв гэх юм бол одоохондоо 1% бол хүрээгүй явж байна. За бид нэр одоо 2026 онд ер нь 1 сая долларын борлуулалт гэдэг ерөнхийдөө багаар эхлээд ер нь явандаа Киргиз улсад тухайн өөрсдөө бүртгүүлсэн бүтээгдэхүүнүүдэд тодорхой хэмжээний зах зээлийн хувийг одоо байршна гэсэн одоо төлөвлөгөө тавьсан. За энэ маань одоо амжилттай болсны дараа Казахстан, Узбекистан гэж явах юм. Тэгээд үүгээрээч бид нэр Төв Аз нь ерөнхийдөө хөгжиж байгаа нэлээд өндөр хөгжилтэй одоо улсуудын нэг. Тэгэхээр Киргиз өндөр хөгжиж байгаа улсуудын нэг одоо GDP-гээр. Тэгэхээр Киргиз дээр бид нэр туслын шингэний үйлдвэрийн судалгаа хийгдэж байна. Узбекистанд бид нэр гоо сайхны үйлдвэрийн бас судалгаа хийгдэж байгаа. Тэгэхээр энэ маань одоо 2-3 жилийн дараа бид нэр тухайн бус нутагт өөрсдийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломж бас нэгж байгаа. Оны эцсээр нөө Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөө туталдааны хилцээр өрөө магадгүй энэ хоёр зах зээл дээр шинэ боломж гарч ирэх үү? Татварын хөнгөлөлт ч гэдэг юм уу те? Эсвэл одоо ямар нэгэн байдлаар гарал үүслийн гэрчлэгэн дээр ч гэдэг юм уу? Тэр ер нь гайгүй асуудал байгаа. Гол юм гэхээр тэнд яагаад үйлдвэр бид нэр нээж байна гэхээр ер нь Монголоос Төв Азийн бус нутаг руу бараа тээвэрлэхэд ер нь тухайн бүтээгдэхүүн нь одоо татварын хөнгөлөлт авсан ч гэсэн очихоор тээвэрлэл дээр хамаг зардлаа өсгчдөг. Тэгэхээр нөгөө дотоодын бүтээгдэхүүнүүд юм уу тухайн улсад байгаа импортын бүтээгдэхүүнүүд дээр өрсөлдөх чадваргүй болчихж байгаа. Тэгэхээр тэнд нь үйлдвэрээ бариад үйлдвэрлсэн одоо бүтээгдэхүүн үйлдвэрлсэн одоо хамгийн боломжтой болчдөг. Тэнд нь болохоор одоо энэ станы орнуудын одоо юу гэдэг юм бэ? Гаднаас хөрөнгө оруулалт татахын тулд одоо tax free zone тэр нь дэд бүтцэн бэлэн энэ газар дээр та нар үйлдвэрээ бариач гэсэн. Тэгэхээр тухайн бус нутгууд газрууд дээр нь бид нар үйлдвэрээ барих гэдэг тэгээд зорж байгаа. Судалгаа хийж байгаа.